CGMA хөтөлбөрийн багийн ахлагч хулан за мөн СЭЗИС-ийн одоо санхүү эдийн засгийн их сургуулийн багш бэлгүүн цогноор ирсэн байна. За та бүхнийг студид урьж байна. За бид бол өмнөх дугаараараа сайн байцгаана уу та бүхэн. Өмнөх дугаараараа цагийн хөтөлбөрийн тухай зонхлон ярьсан. За мөн одоо илүү хууль эрх зүйн одоо хөтөлбөрийн талаар цагийн хөтөлбөрийн талаар санхүү эдийн засгийн их сургуулийн багш нартай бас ярилцсан. За тэгэд өнөөдөр бас их сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэх болов гэж найдаж байна. За та хоёртаа өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарсан уу? Шинэ 7 өдрийн мэнд. Бонутай өртөө. Өглөөний мэнд сайхан амарцгаасан. За сайхан амарлаа, сайхан авруу өнөдөр ч бүүдэр өглөө гэлээ. Би бит хоёр ерөөхдөө танилцуулсан байгаа. Тэгэхээр өөрсдөө та хоёр маань илүү дэлгэрэнгүй танилцуулаад одоо сургуультай одоо хэдэн жил багшилж байна те. Сайхан танилцуулаач гэж хүсэж байна. За санхүү эдийн засгийн сургуулийн багш улан байна. CGMA хөтөлбөрийн багийн ахлагч гэж явж байгаа. За 2018 оноос хойш бол багшилж байна. Сайн бацгаана уу? Бэлгүүн цог гэдэг санхүү эдийн засгийн сургуулийн багш бас ECC хөтөлбөрт бол одоо багшлаа явж байгаа. 2022 онд багшилж эхэлсэн юм уу? Тэгээд одоо очтол багшлаад явж байна. За тэгэхээр та хоёр маань бас тусдаа тийм сая хэллээ штэ CGMA гэдэг хөтөлбөрийн одоо ахлах болоод явж байгаа гэж байна. За мөн ACCA гэдэг гой өгөхтэй энийг бас үзэгчдэд маань тийм илүү бас гой дэлгэрүүлээд яривал ямар хөтөлбөрүүдийг хэдүүлээ ярих гад байна. Өнөөдөр илүү онцлох гад байна тийм ээ. За тэгээ манай олон улсын мэргэжсэн хөтөлбөрөөс ACCA болон CGMA гэсэн одоо мэргэжлийн цол зэрэг олгох магистрийн хөтөлбөр бол зарлагдсан байгаа. Тэний талаар бол яриа гэж бодож байна. CGMA гэхээр Certified Global Management Accountant буюу одоо дэлхийн хэмжээний одоо удирдлагын нэгтлэн бодогч цол зэрэг олгох ийм мэргэжсэн зэрэг олох юм хөтөлбөр байна гэсэн байна. За ECC-г мандаа бэлгэн цаг шүү. За тийм. ECC болохоор олон улсын мэргэжсэн санхүүгийн мэргэжилтнүүд гэж ер нь бол яг одоо орчуулад байгаа. Тэгээд энэ ECC хөтөлбөр маань одоо Монгол улсад хэрэгжээд 2006 оноос ерөөд бол хэрэгжиж явж байгаа. Олон улсад болохоор ECC нь болохоор өөрөө бод нь болохоор 120 жилийн түүхтэй. Дэлхийд ер нь хамгийн том санхүүгийн одоо financial body гэж ерөөд бол явагддаг. За тэгээд Монгол улстай бол хэрэгжээд одоо ерөөдөө бол нэлээд нэр хүндээ авч байгаа. Тэгээд SSA-ийнхаа одоо магистрийн хөтөлбөрийг бас хамтарсан магистрийн хөтөлбөрийг бас ерөөдөө бол эсэлтийг бол аваад 1 сарын 10 хүртэл эсэлтээ авч байгаа. Тийм шинэ жилийнхаа тий 2026 оны шинэ эсэлтийг бол 1 сарын 10 хүртэлээр бол авч байгаа. Тэгээд хичээл нь бол 1 сарын 24-нд эхлэхээр байгаа гэсэн байна. Санхүү эдийн засгийн их сургууль бол ёстой нөгөө салбартаа түүчилнэ гэдэг шиг тийм маш олон мэрэгчлүүдийг за дээр нь оюутан солилцооны хөтөлбөр, цагийн хөтөлбөр гээд суралцагчдад санал болгодог сургууль. За тэгэхээр энэ ACCA болон CGMA хөтөлбөрүүд хизээнээ санхүү эдийн засгийн их сургуульд хэрэгжиж эхэлсэн бэ. За мөн одоо та бүгд хэлж шүү дээ олон улсын одоо итгэмжлэгдсэн certified гэдэг чинь тийм тэгэхээр энэний бас онцлог нь бас юунда байдаг юм болоо. За CGMA гэж цол зэрэг маань болохоор анх 2012 онд за AICPA буюу Америкийн одоо мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт болон Английн нийгэмлэг байгаа менежмент аккаунтант буюу удирдлагын нэгтлэн бодогчдын нийгэмлэг хамтраад 12 онд бол CGMA гэдэг Global Management Accountant гэдэг цол зэрэг-ийг бол анх нэвтрүүлсэн байгаа. Тэгээд манай дээр мөн энэ мэдээллийг бол 12 онд ол өгсөн. Мэдээж нөгөө нэг тухайн багш бэлтгэх явц гээд удаашраад за 16 оноос хойш яг ийм хөтөлбөр олгох одоо мэргэжлийн зэргийг агуулгыг нөгөөх ийм хөтөлбөр бол нээгдсэн байгаа юм. Тэгээд за цаашлаад ер нь бол энэ CGMA гэж хөтөлбөрийн агуулга бас яаж гарсан бэ гэдэг нь айгүй сонирхолтой. Энэ нь болохоор за судалгаан дээрээс суурилж гарч ирсэн агуулга юм байлээ л дээ. Энэ нь болохоор за 2010 мэргэжлийн байгууллагуудаа санал асуулга аваад яг ямар ур чадвартай одоо бизнесийн салбарт төдийгүй те бусад салбарууд дээр одоо удирдлагын нэгтлэн бодогч хүний ур чадварыг ямар байх ёстой вэ гэдэг дээр үндэслэж одоо судалгаан дээр гарч ирсэн юм агуулгаар бол хөтөлбөр нь бол анх гарч ирсэн юм байлээ. Тэр нь бас аюул сонирхолтой байсан. Тэгээд яг энэ дээр бол ямар ур чадваруудыг олгох вэ гэхээр за харилцааны, бизнесийн, техникийн, дижитал ур чадвар те
мөн одоо этик, ёс зүйн мэргэжлийн ур чадваруудыг олгох ийм одоо хөтөлбөртэй гэсэн байна. За тэгээ SSA-ийн хувьд бол ерөнхийдөө бол хөтөлбөрийнхаа талаас бас мэдээллийг хүргэж өгье. За SSA нь болохоор бидний хувьд бол одоо нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэргэжлэр сурсныхаа дараа ажил дээр гараад дээрэс нь мэргэжлийн зэрэгийг ажил олгогчдоос шаарддаг. Тэгэнгүүт манай хөтөлбөр болохоор мэргэжлийн зэрэг болон дипломыг хосолсон хөтөлбөр болохоор тэр илүү хугацааг одоо нэг богиносгож өгч байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол мэдээж хэрэг магистрийн дипломоо авахдаа дээрэс нь SSA мэргэжлийн зэргийн цол зэргийг бас тэнцэнээсээ ерөнхийдөө бол авнаа гэсэн үг. Тэгснээрээ баг бидний хувьд бол SSA чинь өөрөө нийтдээ 13 шалгалттай байгаа. 13 шалгалт нь болохоор 9 нь болохоор бакалаврын төвшөнд ерөнхийдөө бол skill level гэж үзээд тэгээд үлдсэн 4 шалгалт нь болохоор strategic level буюу одоо магистраас дээш агсан төвшний ерөнхийдөө бол агсан төвшний одоо нэг syllabus-ыг агуулад тэнцэнэ бол өөрийнхөө скиллүүдийг дэмждэг гэсэн. Тэнгүүд санхүүгийн цэгийн сурвалж сурснараа магистрийн хөтөлбөрт сурснараа тэнцээ 5 шалгалтыг бол хичээл дээрээ үзэж дуусаад SSA чөлөөлөлт аваад тэгээд 4 шалгалтаа болохоор SSA эргөө өгнө гэсэн байдлаар тэгэж ерөнхийдөө бол хөтөлбөрийн хувьд бол онцлогоор явагдаж байгаа гэсэн үг. Миний ойлгосноор сая 13 шалгалт байгаа. SSA чинь нөгөө нэг Нябогийн цол шүү дээ, CPA гэл CFA дээр юм шүү дээ. Тэгээ SSA дээр болохоор 13 шалгалт нь level 1, level 2, level 3 гэж боддог билүү. Ер нь бол яг нөгөө нэг CFA-тэй андуураад байгаа шиг байна. SSA болохоор skill level тэгэнгүүтээ knowledge level тэгээд professional level тэгээд strategic level гэх дөрвөн төвшөнтэй. Тэгэнгүүт нөгөө нэг бакалаврын төвшөнд санхүү болон одоо нэгтлэн бодох бүртгэлээр ингээд сурцсан байгаа хүмүүсийн хувьд бол эхний эдэн левелүүдээ бол чөлөөлөлт аваад зөвхөн skill level болгон strategic level-эл цаашаа нэмэлтээр сурахад ерөнхийдөө болно. Тэр хоёрыгоо тэнцэнээсээ бол SSA-с одоо өмнөхтэй чөлөөлөлт авангуудаа skill level болон strategic level-ээ санхүү эдийн засгийн сургуулийн магистр дээр ороод сурна гэсэн үг. За тэгэхээр бакалавр, магистр хоёулангийн сураад SSA 13 шалгалтыг дууснаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээ нөр SSA дээр болохоор би зөв санаж байгаа бол 36 сарын бас нэг ажлын туршлага гэдэг зүйл шаардж ийж SSA авдаг. Эсвэл олон улсын нөгөө PwC гэдэг юм уу ийм байгууллагууд байдаг шүү дээ. Big Four гэж яриад байдаг те. Тэдгээрд ажилд орох юм бол шууд SSA авчдаг гэдэг санагдаад байна. Тэгэхээр одоо бидний хувьд болохоор төгссний дараа 36 сарыг яг яаж SSA авах? Тэр нь болохоор одоо Монгол улсад нэг approved employer-ууд гэсэн одоо нөгөө SSA сүлэн зөвшөөрөгдсөн скиллүүдийг олгодог одоо нэг ажил олгогчд гэж ерөнхийдөө ярьдаг. Тэр ажил олгогчдын хувьд бол одоо яг нөгөө нэг ийм ур чадваруудыг бол SSA түлэн зөвшөөрөгдсөн ур чадварыг бол олгож чадах ажил олгогчдоо гэсэн нэг хэдэн байгууллагууд бол байгаа. Тэр байгууллагуудад ажиллах юм бол шууд нөгөө 36 сараа бол ажиллах нь бол ажиллана. Ялгаагүй Big Four байсан ч гэсэн. Тэгтээ тэр нөгөө зөвшөөрөгдөх SSA-с нөгөө зөвшөөрлөө авах нөгөө процесс нь илүү хурцсаад явчихдаг гэсэн үг. Энэ хоёр хөтөлбөр маань хоёулаа бакалавр болон магистрийн хөтөлбөрүүдийг одоо өвлийн эсэлтээ санал болгож байгаа юу? За тэгээд мөн одоо ямар одоо шалгуур үзүүлэлтүүд байдаг вэ? Энэ талаар мэдмээр санагдлаа. За манай хоёр хөтөлбөр маань болохоор манай санхүү эдийн засгийн сургууль дээр болохоор хоёр төвшин буюу бакалавр болон магистрт бол явагдаж байгаа. Гэхдээ энэ удаад болохоор манай магистрийн хөтөлбөр маань болохоор улирал болгон эсэлтээ олол авч байгаа. Бакалаврын төвшөнд болохоор яг намрын улирал эсэлтээ олоод байгаа. Мастера бол магистр бол одоо өвлийн эсэлтээ авж байгаа. Бакалавра бол намар авнаа л гэсэн үг юм байна тийм. Бас яг CGM-ийн онцлогийг бас давхар дурдъя гэж бодчихлаа л да. CGM хөтөлбөр болохоор зөв одоо энгийн уламжлалт хөтөлбөрөөс юугаараа ялгаатай байдаг вэ гэдээ харах юм бол CGM хөтөлбөр дээр Financial Leadership Program буюу захим платформ маар дэмждэг байгаа. Тэгээд энэ нь болохоор олон улстай ч гэсэн яг хэрэгжээд явж байдаг хайбрид буюу онлайн захим хасалсан хөтөлбөрүүд бас байдаг. Тийм учраас манай хөтөлбөр бас одоо эсэгч нартаа яг тэр гадных нь хөтөлбөрийг те захим талбарыг нь бол дэмжиж явж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр CGM хөтөлбөр дээр болохоор 16 шалгалт бол өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ манай дээр сурж байгаа магистрантуудын хувьд болохоор бакалаврын төвшингийн одоо санхүүгийн чиглэлээр бакалаврын төвшөнтэй болвол бакалаврын дипломтой болвол бид нар бас чөлөөлөлт олгоод
За мөн financial leadership-ийн онлайн цахим платформдоо бүртгүүлээд явснараа бол зөвхөн 2 одоо олон улсын шалгалтын өгөөд энэ зэрэгийг авах бас боломжтой юм давуу талтай байгаа. Тэгээд манайхас нөгөө нэг хамтарч одоо ажилтдаг байгууллагаа учраас маш хөнгөлөлттэй үнийг санал болгодог байгаа. Яас гоё юм тий. Одоо энэ CGMA гэхээр олон улсын удирдлагын нэгтлэн бодох гэж орчуулагдаад байна тий. Энэ мастрын өвлийн эсэлтэд ер нь хэн хамрагдвал хамгийн одоо хэрэгтэй, хэн хамрагдаасаа гэж бас та бодож байгаа вэ? Бас нөгөө удирдах тий яг энэ одоо хөтөлбөрийг чиглүүлээд явж байгаа хүний хувьд яг эдгээр хүмүүс ингээ хамрагдчихвал нэлээ юм хэрэгтэй ирээдүйн карьертанд ч гэдэг юм уу хэрэгтэй гэж ер нь харж байгаа вэ? CGMA хөтөлбөр болохоор мэдээж карьераа өсгөх сонирхолтой байгаа, санхүүгийн салбар дээр ажиллаж байгаа хэн болгонд бол нээлттэй байгаа. Мэдээж нөгөө бакалаврын түвшин нь санхүүгийн чиглэлээр нэгтлэн бодох, бизнесийн удирдлага гэх мэт ийм санхүүгийн чиглэлийн бакалаврын одоо дипломтой байх ёстой. Мөн англи хэлний хувьд болохоор дунд болон дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй байж ич одоо шалгалтууд амжилттай өгнө. Яагаад тэгэхээр бүх хичээлийн агуулга хичээлийн одоо сурах бичгүүд нь бүгд англи хэл дээр явагддаг учраас тийм байгаа шаардлагын хувьд мэдээж одоо манай магистрантууд төгсөгч нарыг харах юм бол ер нь бол өөрсдийнхээ бизнесийг эхлүүлж явж байгаа. За эсвэл одоо карьераа одоо ахиулах юм сонирхолтой байгаа тийм хүмүүс мөн олон улсын байгууллагууд ажиллаж байгаа. Тэгээ гадагшаа явах сонирхолтой байгаа. Тийм мэргэжлэрээ гадагшаа одоо гадаад ажиллах юм сонирхолтой байгаа хүмүүс ер нь бол төлөвөө суралцжээ байна гэсэн. Яг энэ дээр асуухад гадагшаа явхад яг энэ CGMA одоо дипломтой энэ одоо цолтой байхад ямар давуу талыг тухайн байгууллагаас авах боломжтой бол маш том давуу талтай гэсэн үг байна. Тий. Одоо ер нь бол CGMA-ээр суралцж байгаа гэхэд л ажил олгох зүйл маш авах сонирхолтой байдаг. Ер нь бол төгсөөгүй байсан ч ер нь бол маш эрэлттэй байдаг гэсэн үг байна. Тэгээд ер нь бол 225 мянган гаруй ажил олгогч нартай CGMA хөтөлбөр дээр CGMA-гээр суралцаа CGMA зэрэгтэй хүмүүсүүдээ гэсэн үг байна шүү дээ. Хүлээн зөвшөөрдөг одоо авах сонирхолтой хүмүүсүүд одоо ажил олгогч нарын тоо гэсэн үг байна. Дэлхийд даяар бол 689 мянган гаруй гишүүнтэй гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол Монголын хувьд цөөхөн байгаа мэдээж нөгөө нэг шин гэж өрөнд явж байгаа бас танигдаагүй байгаа тийм 10-д бараг хүрэхгүй хэмжээний мемберүүдтэй байна гэсэн үг байна. эсээ бол харьцангуй олон байгаа шүү дээ. Монголын байгаа шүү дээ. эсээ хувьд бол ерөнхийдөө бол одоо 100 давсан гишүүд бол Монголд бол байгаа. Ер нь бол Монголдоо танигдаад бас удаж байгаа. Түрүүн нэг хэлсэнтэй манай хөтөлбөр одоо хэрэгжээд одоо ерөнхийдөө 2006 оноос хойш ерөнхийдөө хэрэгжиж явж байгаа. Гишүүдийн хувьд бол бас олон улсын одоо нэгнээс хөрөнгө оруулалттай том санхүүгийн байгууллагуудад одоо бас өндөр албан тушаалуудыг бол эрхэлдэг. Бас CGMA-тэй адилхан ерөнхийдөө бол санхүү болон тэгтлэн бодох бүртгэлээр одоо нэг карьерийнхаа өсөлтийг ерөөхдөө бол дараачийн алхмыг хийх гэж байгаа ерөөдөө хүмүүст бол мэдээж хэрэг зориулагдсан. Бас олон улсын мэдээж хэрэг мэргэжлийн зэрэг болохоор англи хэл бол мэдээж хэрэг шаардлагатай. Тийм болохоор ерөөдөө бол дараачихаа алхмыг тавих гэж байгаа. Англи бол олон улсад цаашаагаа одоо хүлээн зөвшөөрөгдсөн ийм бол мэргэжлийн зэрэг ерөөдөө бол байгаа гэсэн. Энэ хоёр мэргэжлийн хувьд бол хоёулаа яг магистрийн эсэлтийг авч байгаа мэн гэж ойлголоо. Залуучууд маань яг ингээд сонсоод байж байгаа бас орохыг эсхийг хүсэж байгаа хүмүүс маань магадгүй сонголт хийж чадахгүй байх юм бол тийм энэ хоёр хөтөлбөрийн илүү ялгаатай тал нь бас юу байгаад байна вэ? Энийг илүү онцолж ярил тийм ээ. За SSA нь болохоор арай илүү нэг санхүү болон одоо нэгтлэн бодох бүртгэлийн одоо нэг гадны одоо нэг үйл ажиллагааг илүү тайлагнах тал дээр илүү арай төвлөрсөн байдаг бол CGMA нь бол одоо дотоод бүтэц одоо тий дотоод төлөвлөлт төсөвлөлт гэх мэтчлэн тийшээ арай илүү төвлөрсөн бол байдаг. Ерөнхийдөө бол тэрүүгээр л хамгийн гол ялгаа юм да. Яг нь ер нь миний ойлгосоор бол SSA л нөгөө аудит тал руугаа юм байна шүү дээ. Тэгээ ер нь бол SSA, CGMA гэдэг шалгалтууд нь одоо компьютер бейсд байдаг уу тий тэгээд хэдэн минутыг шаарддаг уу тэгээд хэр хугацаанд одоо ерөнхийдөө бол сая бид нар ярилцсан нөө шалгалт нь байдаг. Тэгээд шалгалтуудыг болохоор одоо 13 SSA байдаг гэж мэтлэн тий. Тэгэхээр энэ шалгалтуудыг хооронд нь одоо хэр хугацаанд 2 сарын ороод нэг шалгалт авд юм уу тий. Яг яаж явагддаг бол тэр талаас нь дэлгэрэнгүй тайлбарж өгвөл. За SSA-ийн хувьд бол ерөнхийдөө бол одоо нийтдээ одоо магистрт орчих юм бол 5 skill level болон 4 strategic level-ийн шалгалтууд байгаа. Яг магистр авахд бол бидний яг шаардлагын хувьд бол SBL, SBR
гэдэг буюу одоо стратегик төвшний 2 шалгалтыг нь өгсөн байхад магистрийн диплом бол авах болцол нь бол хангагдчихдаг. Тийм болохоор ерөнхийдөө бол 7 шалгалтыг бол санхүү эдийн засгийн сургууль төр байхдаа өгч болно. Гэхдээ мэдээж хэрэг өөрсдөө хуваараа тэнцээ бас хичээл нь бол ороо явж байгаад нөгөө 2 шалгалтыг нь бол нэмэлтээр өгөө явж болно. Гэхдээ яг шаардлага нь бол 7 шалгалтыг өгчих юм бол магистрийн диплом бол авчиж болно гэсэн. Магистрийн диплом авахдаа тэр 7 шалгалтыг бол семестрт бол 2 хичээлийг үзээ явчихдаг. Тэгээд нөгөө 2-2-оор нь нэг семестрт бол 2 шалгалт өгөө явна л гэсэн. За их гоё шахуу бас явд юм шүү дээ. СЖМ-д арай өөр байгаа. Арай өөр. За. СЖМ болохоор 16 нь бол шалгалт өгдөгөө гэдэг. Энэ болохоор уламжлалт шалгалт өгдөг юм процесс байсан. Тэгээд манайхын 2022 оноос эхлүүлээд энэ FLB гэдэг нэг Financial Leadership програмтай бол санал болгоод эхэлсэн. Энэ болохоор арай түргэвчилсэн захим одоо суурьтай гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр ямар давуу талтай вэ гэдээ харах юм бол за манай одоо магистрийн эсэгчд маань одоо дүүцүүлэлтэйгээд суурь төвшин, үйл ажиллагааны төвшин буюу operational level төвшнгөөс бол чөлөөлөлт авчиж байгаа. Тэгээд цаашаа одоо дахиад 8 одоо хичээл үзнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ 8-аасаа болохоор одоо үзэж байгаа хичээл болгоно нь захим талбар дээр нь бол модуль байдлаар ингээд явж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэрийгэ үзэж одоо модулаа дуусгалаа гэх юм бол олон улсын сертификат аваад яваад идэг. Тэгээд энэ сертификат авсан тохиол мөн хичээлийнхаа дүнтэй нь уялдаа явж байгаа болохоор бас ингээд араас нь хичээлээс нь бол шахаад өөрөө бас өөртөө ажуугаар нь хийгээд захим талбараа бол одоо цагаа дүүргээд явах боломжтой. Дээрээс нь 2 төвшний шалгалт өгдөгөө гэдгсэндээ тэгэхээр удирдлагын төвшний одоо дунд шатны буюу managerial level, strategic буюу агсан төвшний гэсэн ийм 2 шаттай гэсэн үг байна. Тэн дээрээ case study өгдөг байгаа. Case study гэхээр ер нь юу юм бэ гэхээр одоо үзэж байгаа одоо өөр төрлийн хичээлүүдийг нэгтгэсэн байдлаар ойлголтоо авдаг. Тийм ч учраас энэ түрүүний дурдсан нэг ур чадварууд бол ингээд нэгтгэмэл байдалтай болоод ойлголтуудаа нэгтгээд ер нь бизнесийн одоо бодит кейс дээр ажиллах чадвартай болоод явж байгаа гэсэн үг. Ер нь бол маш том давуу талтай байна. Тэгэхээр шууд ер нь бол даалгавраа биелүүлээд тэгээд тэгтээ нөгөө тэр нь болохоор юу би сая ойлгосноор бол сайн таны тэр даалгавар бол яхаа харахгүй бичгээр өөрөө бичнэ те. Ер нь бол репорт бичдэг. Одоо санхүү эдийн засгийн сургуульчин болохоор суралцагч нартай маш давуу талыг олгодог нь сурж байхдаа нөгөө ажлын байр олгодог гэд явдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд дээр мастрын хөтөлбөрүүд дээр ер нь тэр боломж нь хэр байдгийг, цаг зав хэр болдгийг юм бол тий хичээлийн хуваар хэр шахуу байдаг бол тэрний талаар СЖМ-ийн болохоор хичээл нь болохоор модулаар явдаг. Тэгэхээр 8-7 хоног болгон одоо шинэ хичээлүүд үзээд ингээд дуусгаад явдаг. Жохон түргэн хугацаанд ер нь бол дуусах боломжтой гэсэн үг байна. Юуны хувьд болохоор одоо хичээлийн одоо хуваарийн хувьд тэгэхээр хагасаа өдөрл буюу бямб гаргаар хичээлэх боломжтой өглөө 8-аас 3 цаг хүртэл хичээлдэг байгаа. Эссе дээр арай илүү их өөрөө. Эссе дээр болохоор одоо бямб гарагт хагасаа өдөр бол ерөнхийдөө бол хичээлүүд нь бас адилхан явагддаг. Дээрээс нэмэлтээр тэнцээ нэг ажлын өдрүүдэд үдээс хооштой буюу 6-аас хоошоогоо ерөнхийдөө бол хичээлүүд нэмэлт семинарууд гэж явагддаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ажлынхаа хажуугаар бол ерөнхийдөө сураад явах ерөнхийдөө бол бүрэн боломжтой гэж хардаг. Одоо манаас оюутнуудын хувьд бол ихэнх нь өөрсдөө ажилладаг, хажуугаараа ингээд ажиллаад тэгээ дээрэс нь магистрийн зэрэгээ карьераа ахих гад тэнцээ ерөнхийдөө бол сураад явж байгаа гэж ерөнхийдөө харагдаж байна. Ямар шаардлагууд байх бүртгүүлье гэж бодоход тийм ээ одоо залуучууд за яг энэ СЖМ болон SSA хөтөлбөрт бүртгүүлэх хэд шаардлагуудын талаар та бүхэн дэлгэрэнгүй танилцуулаач. За ер нь бол түрүүн хэлсэнчлэн санхүүгийн чиглэлийн бакалаврын түвшний дипломтой байх хэрэгтэй. За англи хэлний түвшин бас дундаас дээш байх хэрэгтэй гэдэг шаардлага бол тавьж байгаа. Мэдээж хэрэг өсөж байгаа бол манай одоо сургуулийн вебсайт буюу UFE.edu.mn гэсэн вебсайтн дээр эсэлтийн мэдээллийг олж хараад энэ дээр бол бүртгэлээ үүсгэх шаардлагатай байгаа. За тэгээд бүртгэлээ үүсгэхлээ гэхэд бидэрт бол мэдээлэл ирээд эндээс холбогдоод одоо суурь түвшний шалгалт аван ярилцлага хэлбэрээр бас ярилцаж үзсний үндсэн дээрээс за яг сурч чадах хэсгийг нь бол тодруулаад за тэгээд ер нь бол эсэлтээ авдаг.
Бүртгэл маань одоо бол явагдаж байгаа. 1 сарын 10 хүртэл 10 хүртэл явагдах нь байна тийм ээ. Надад нэг юм асуулт байгаа юм л да. SC CGMA за сая болохоор ингээд бакалавр ч гэсэн байгаа шүү дээ тий. Тэгээ бакалавраар ингээд ороход эдгээр маань болохоор ер нь бол нэлээд чухал шалгалтууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр эдгээр шалгалтуудыг одоо би ингэж л бодоод байна л да. Би өөр бас оюутан байхад одоо ингээд янз бүрийн ингээд философич гэдэг юм ингээ хичээлүүд ордог шүү дээ. Тэгээд энэ хичээлүүдийн хажуугаар эссей давхар нэмж орж ирэхээр жоохон оюутнуудад хүнд байдгүй эсвэл яг эссей хөтөлбөр CGM хөтөлбөрт байгаа бакалаврын оюутан яг зарим нэг хичээлүүдийн ингээд байхгүй зөвхөн яг төлхөө энэ эссей CGM рүү төлхөө явдаг уу яадаг бол хичээлийн хувьд бол ерөнхийдөө SSC CGM чинь бас өөрөө ерөнхийдөө санхүүгийн мэрэгжлийн зэрэг санхүүчдийн ерөнхийдөө зориулсан скил сетүүдийнхээ хувьд бол одоо бакалаврын төвшинч гэсэн одоо нэг SSC-ийн цол зэрэгч гэсэн ерөнхийдөө уялдаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо мэрэгжлийн хичээлүүд гэж ярьдаг шүү дээ. Мэрэгжлийн хичээлүүдийн хувьд бол одоо SSC-ийнхаа хичээлийг үзээд тэрэн дээр дүүцүүлэлт болгодог байхгүй юу? Шалгалтаа өгөөд мэдээж хэрэг Монгол үзэх хэвээр одоо түүх философи тэр хичээлүүдээ бол ерөнхийдөө нэгдүгээр курстэй ерөнхийдөө үзээд тусгачдаг. Суур хичээлүүдээ үзчихэд ерөнхийдөө дээшлэх болгондоо ерөнхийдөө мэрэгжлийн хичээлүүд нь голчлоо ороод. Тэгээ ер нь бол явд. Жирийн бол одоо бусад нөгөө бакалавр хөтөлбөрүүдтэй ерөнхийдөө бол адилхан. Хичээлүүдийн зүгээр адилхан скиллүүдийг олгоно. Тэгээ дээрэс нь бид нэр мэрэгжлийн зэргийг бас олох боломжтой гэдэг юм хэлж чаддаг. За би нөгөө нэг хөөрхий оюутнууд бас жоохон ачаалтай байдаг болов уу гэж бодохгүй. Та бүгдийн хувьд бол 2016 оноос хойш ингээд энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр мэдээж үе үеийн төгсөгчд бас байгаа. Тэгэхээр тэдгээр төгсөгчдөөс бас амжилттай явж байгаа. Аль эсвэл одоо гадны оронд очоод яг энэ сертификатуудаа бариад тийм маш одоо давуу талыг эдэлсэн ч гэдэг юм уу. Иргэх холбоогоор нөгөө бас сэтгэгдлээ хэлнэ шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү бас одоо бодит яг практикл тийм юунууд бас тэгтлүүд бас мэдээж байгаа ах тэдгээрээс бас дурдвал гэж юу. Тийм бид хоёр ч өөртөө бас яг бүтээгдэхүүнүүд өөртөө сууж ин да гэж өөртөө сууж ин да. Ер нь бол би болохоор эссе хөтөлбөрөөр бол суралцаад 2 жил Монголд 2 жил Англид бол суралцсан байгаа. Тэгээд тэр явцдаа болохоор манай одоо найзууд ч юм уу те одоо ангийнхан маань яг мэрэгчлэрээ ажиллаад явж исэн. Тэгээд одоо манай бэлгүүн цагийн ангийн хүмүүс маань бол мэрэгчлэрээ ажиллаж байсан байгаа шүү дээ. Тэгэхээр бол мэрэгчлэр ажиллах маш боломжтой тийм ээ. Бэлгүүн цагийн одоо тэгээд манай үеийнхнаас бол одоо Лондон улсад бас ажиллаад явж байгаа. Лондон улсад заачлаарай. Лондон хотод бол ажиллаад явж байгаа. Цаашаа өргөлөө Айсландд бас ажиллаад явж байгаа. Европоор ерөнхийдөө бол яг илүү их танигдсан мэрэгжлийн зэрэг болохоор ер нь бол янз янзын улсуудад ерөнхийдөө ажиллаад явж байгаа тийм хүмүүс бас ерөнхийдөө бол байгаа гэж. Тэгээд сая бол CGM хөтөлбөр дээр манай магистрант маань дөнгөж төгсөөгүй шууд аплайдал Австрали улсад одоо жишээ суралц одоо ажиллаад явж байгаа тийм иймэрхүү кейс өндөө байгаа. Ер нь бол маш их боломжтой гэж бол хардаг. Ямар гоё юм би. Яа наагаар чи нэг гэдэг. Би миний хувьд болохоор тэр SC CGM болохоор би яг ер нь бол SC бас нэг эдэн шалгалт өгсөө. Тийм үү. SC бас нэг үдсэн. Тэгээд ер нь бол айгүй тийм муухай. Ямар амар хараач явж байна тий. Илүүлэгч хийчихсэн шүү. Би бол шалгалт өгчээсэн ингээд. Гэхдээ би нэрээ айгүй миний амьдрал чи айгүй сонио. Би бүр 9 шит юм руу орж үзсэн. Тэгээд айгүй сайн мэдээд байсан юм шүү. Айгүй сайн мэдээд байгаа. Тэгээд айгүй сайн ч би оролцож хаацаа. Гэхдээ яг үннийг хэлэхэд бас коронод зарим хүмүүсийг их аварсан шиг наваг их бас алсан юм байна. Айгүй номж ормороо заа энэ эсээ сайхан дуусгачихъя гэж явжсэн чинь коронод бол за би юу байли даа гэж яг тийм бас байдаг. Би бас айгүй нийтдээ бас яг ийм нэгтлэн боодгоо ийм сургалтанд сууж исэн шүү маш амжилтгүйгээр тэгээд яагаад чинь бас маш ийм том тий ингээд зүгээр нэг сургалтанд суугаад явах юм биш юм бэлээ ийм том одоо хүрээнд харахгүй болвол яг мэрэгжлийн энэ институт мэрэгжлийн их сургуультанд сурахгүй болвол нэлээд чанга юм байд юм бэлээ. Тийм шүү дээ. Тэгээд эсээ би баг би нэг 5 шалгалтаа өгч дуусчаад тэгээд үргэлжлүүлж байгаа болчлоо. Тэгээд орхисон. Ямар ч 5 6 хавцаар ирсэн. Тэгээд сүлд яг FBA тэрэн дээр өгч байгаа л зогсон санагдчихэв. Тэгээд ер нь бол нэлээд гоё би зүгээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа гэхээр SC гэдэг бол нэлээд маш том зэрэг байдаг. Тэгээд би нэг бас мэдэн CPA гэж бас байгаа. Тэгээд энэ болохоор юу яадаг шалгалтын хувьд 120 минут байгаад идэг. Тэгээд 100 минут яваад гэлөө би уучлаарай буруу хэлээд байна уу? Мартсан байгаа тийм шүү. Шалгалтын хувьд бол нөгөө нэг ерөнхийдөө бол одоо foundation level-ийн нөгөө нэг эхний 5 шалгалтын хувьд яг эхний 4 шалгалтын хувьд 2 цаг
болол үргэлжилдэг болол цаашаа skill level бол нэг стратегик төвчнийх дээр болохоор юу 3 цаг хийх шалгалтууд нь бол явагдаж байгаа. Тийм репорт хийчих болохоор тэгж байна. Тайлан бичин одоо тэгээд тэнцээ чинь тооцооллуудаа хийн, тэгээд тэрэн дээр анализа хийн гэх мэтчлээ янз бүрийн юм байгаа болохоор хугацааны хувьд бол илүү гарт. За хоёрт маань өөр ер нь сонирхуулаад хэлэхээ энэ хоёр хөтөлбөрүүдийн талаар бит хоёрын магадгүй өнөөдөр асуугаагүй нэмж хэлэх бас зүйлс байна уу? Энэ одоо хөтөлбөрүүдэд бас хүрээ дээрээ суралцаач тийм ингээд нэг ямархан хүмүүст бас ингээд зориулаад бас хэлчүүл нэг сайхан хэлэх үгс байна уу? Одоо төлбөрийн мэдээлэл бас сонирхолтой байж магадгүй гэж бодож байна. Ер нь бол төлбөрт юу багтдаг вэ гэж харах юм бол мэдээж албан ёсны сурах бичгүүд дээр бол хангана. За мэдээж нэг саяны хэлсэн тий одоо шалгалтанд бүртгүүлээ та өөрөө бол мэдж байгаа шүү дээ. Бүртгэлийн хураамж бас үлдэн төлбөртэй байдаг тий. Тэгэхээр яг өөртөө яг хувь одоо ганцаараа бие даагаад шалгалтаа бэлдэх гэхэд маш их цаг зарцуулагддаг. Одоо ном сурах чи өөртөө бодлож одоо шалгалтандаа бүртгүүлдэг, бүртгэлийн хураамжаа төлдөг бас мэдхгүй зүйл маш их гараад цаг заалддаг тий. Тэгэхээр манай нэг бүс одоо магистрийн хөтөлбөртөө бүртгүүлээд тий. Заавар зөвлөгөөгөө аваад тий. Цаг хугацаагаа хэмнээд ингээд явхад бол нэг кредит нь болохоор 320 мянган төгрөг гэж байгаа. За тэгээд дээрэс нь манай энэ хоёр мэргэжлийн зэрэг олох хөтөлбөрийн маань хугацаа гэх юм бол 2 жилийн дотор бол яг амжилттай ингээд өгөөд шалгалтуудаа өгөө явахад бол бүрэн дуусах боломжтой. Тэгэхээр хэрвээ тэгээд амжилтгүй бол мэдээж сунана. Тийм ойлгомжтой санаа. Тийм байна. Гайгүй дээ тийм. Нөгөө заавар зөвлөгөөтөө дөтлөх бас арга зам тийм гай тэгээд явах тийм. Өөрөө ганцаараа тэнцээ махраа цаг хугацаагаа мөн одоо эдийн засгийн хувьд бас хохиролтой байснаас гэж ажлын хажуугаар ер нь бол өөрөө яг шинээр юм судлаад явхад аюул хэцүү шүү. Тэр энэ ингэдэг шүү, тэр нь ингэдэг шүүгээ хэлээд явчихад бас өөрсөнд нь маш цаг хугацаа юм нэх баа гэж бас гайхалтай. За манайх шивд. Ер нь бол хэлчихсэн юм бүгд нь л хэлчих шиг байна шүү дээ. Сургалтын хувьд бол одоо процессын хувьд бол мэдээж хамаагүй хурцсагдаг. Тэгээд ихэнх нөхцөлд бол яг хуваараа өөрөө шалгалтаа бэлдээ явж байгаа бол ганцаараа яг ингээд бэлдээд явж байдаг. Тэнгүүт ингээд яг ингээд нэг семестрт 2 шалгалтаа яг ингээд бэлдээд явах тэр нэг одоо яг ангийн хамт олон тийм ангийн хамт олонтой тий бас хүнтэй зүг суун гэдэг чинь бас өөрөө шалгалтаа шүү дээ тий бас тий хамтдаа бас нэгнээсээ суралцах тий анги хамт олон за дээр нь бүр сэзисийн төгссөн хамт олон ч бас маш гоё олон үйл ажиллагаануудыг хамтардаг мөн одоо танилын хүрээгээ нэмэгдүүлэх ч гэдэм олон даваа талууд байдаг хэрвээ манай намна шиг болсон гэдэг тэгээ шантандаа тэгэл дундаас тэр энэ их шантраадах юм болоогүй ба зөвхөн энэ маш урт хугацааны амралтаас л болж байгаа. Тэгээ ер нь эндээс бас би бас нэг сүлж үгүй хэлэхэд ингээд одоо сая бүгдээр хэлсэн шүү дээ Нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэргэжлийн институтийн одоо ингээд SSA, CGMA-г олон улсын цол болохоор ер нь бол тийм айгаад байх зүйл бас биш шүү гэдгийг бас хүмүүст хэлэхгүй бол бид нар ингээд айгүй өндөр том нэр томьёотой юмнууд хэлэнгүүт нөгөө хүмүүс айгүй сүрдэж байгаа байх гэж би бодлоо л та ингээд нэлээд сүрдээд энэ яана энэ бараг би л бараг бүтэхгүй байх гэдэг ч юм те. Тэгэхээр энэ нэр нь айгүй сүрдмээр ч гэсэн яг үндэ манайхаас сурах юм бол яг эхнээс нь сурж байгаа учраас тэр чинь нэг тийм айгаад байх зүйл байхгүй багш нар маань ч гэсэн заагаад өгч те. Тэгэхээр ямар ч тийм айд сүрдэх юм байхгүй шүү. Тэгээд би бас өөрөө нэг хөөрхөн туулж гарч нэг жоохон дуусгаагүй юм ч гэсэн те үдсэн болохоор ер нь бол дайжгүй шалгалтын хувьд бас их дайжгүй. Тэгээд бас хөөрхөн нэг хөвгөлтэй энэ одоо яг мэрэгчсэн хүмүүс хайжаад ингэж хэлж өгч байгаа ч. Би бас хөөрхөн нэг сүүлийн нэг 2 шалгалтын жилдээ нэг цаадах чинь бэлтэж байгаа нэг худлаа авдаг оног бэлтээд шалгалтаа өгөхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр чинь айгүй хөөрхөн хөвгөлтэй 50-аар тэнцдэг байхгүй. Тэгээд яг 50-аар тэнцэж ийзээд айгүй хөвгөлтэй бас тэнцсэн л тэнцсэн. Тэгээд бид нар бол яг хэдээр тэнцэнэ бол ярьдаггүй шүү дээ. Тэнцэн тэнцээгүй. Тэгдэг байхгүй. Тэгээд би бол яг 50-аар тэнцэж байсан. Тэгээд ингээд хөвгөлтэй байдаг. Ер нь бол 49-оор ундаг кейс айгүй их байдаг шүү дээ. Хайл бэлдээ. Яг 50 дээр нь дуусч байгаа шүү. Зөв. Тэгэхээр ер нь бол CGMA болон SSA одоо ийм хөтөлбөрийн сертификаттай хам бол нэлээд дадгар алах нэлээд шүү дээ. Тэгээд сая намнагийн хэлж байгаагаар нэр үнэхээр мэрэгжлийн багш нар нь гайд хийгээд зөвлөөд тийм ч хичээл ороод явна гэдэг бол шал ондоо процессын хувьд бол үйл явцын хувьд бол нэлээд хөнгөвчлөх тийм даван туулахад бол нэлээд тусламжтайгаар даван туулна гэдэг бол эдгээр том ондоо сертификатуудыг авахд бол маш юм тус нэмэр болж байгаа болоо гэж харж байна. Тэгэд мэдээж СИЗИС болон санхүү эдийн засгийн их сургуулийн хамт олон бол туршлагатай гайхалтай хамт олон байдгаа. Тэгээд өнөөдөр та бүхэн зочноор ирж ин хэрэгтэй мэдээлэл өгсөнд их баярлалаа. Тэгээд
санхүү эдийн засгийн их сургуулийн багш, CGMA хөтөлбөрийн багийн ахлагч Хулан байлаа. За мөн тус сургуулийн багш Бэлгүүн цагнаар бидэнтэй хамт ярилцлаа. Та хоёрын ажил амьдрал амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Сөрөг дөрөг авч.